За дараагийн хамгийн хэрдэг асуулт бол тэтгэвэр тогтоолгосон албан авч байдаг тийм хөгжлийн бэрхшээлтэй буюу за хөгжлийн бэрхшээлтэй тул хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдөж хот төлөхгүй гэсэн сонголтыг хэрхэн хийх вэ гэдгийг бүгдээрээ харъя. За цалингийн хүний нөөцийн систем дээрээ бүгдээрээ за тухайн албан хаагчийн за ажилтан цэсний за албан хаагчийнхаа мэдээлэл рүү ороод за ажил эрхлэлтийн түүх буюу тийм ажил эрхлэлт одоо идэвхтэй байгаа хамгийн сүүлийнхээ ажил эрхлэлт рүү орно. За энэ хэсэг дээр даатгуулагчийн төрөл гэж байгаа тийм ээ. За бүгдээрээ даатгуулагчийн төрлөө 22 гээд бичихэд за энэ 3 төрлийн сонголт байгаа. За зүгээр тэтгэвэр тогтоолгосон эсвэл групп тогтоолгосон буюу хөгжлийн бэрхшээлтэй тийм. Тэгэхээр бүгдээрээ хөгжлийн бэрхшээлтэй албан хаагчийн хувьд бол энэ 22-ийн 1 гэсэн даатгуулагчийн төрлийг сонгоно. Групп тогтоолгосны дараа ажиллаж байгаа ажилтан гэсэн сонголтыг хийн. За даатгуулагчийн төрлөө бүгдээрээ зөв болгоод за мэдээлэл хадгална гэсэн үг тийм ээ. За ингэсний дараагаар за үндсэн мэдээлэл гэдэг цэс байна тийм тухайн албан хаагчийн үндсэн мэдээлэл рүү ороход за 100 гар талд цэснүүд байна. За энэ цэсийг доошлуулад харахад хамгийн доор нь за хөгжлийн бэрхшээл гэсэн цэс байгаа. За энэ цэс рүү ороод за ороход гэр нь нэмэх гэсэн товч байна тийм ээ. За нэмэх гэсэн товч дараад хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан буюу хөдөлмөрийн чадвар алдалтыг бүглэж өгнө гэсэн үг. За хүчнүүртэй за ангилал нь та бүхэн энэ мэдээлэл бүглэхдээ тэмдэгтрийг нь хараад тий групп тогтоолгосон буюу тэмдэгтрийг нь хараад бүглэх боломжтой. За эндээс за би эргэтний юм уу сонсголын эргэтний юм уу тий за би эргэтний гэдгийг сонгочихъя. За тэтгэвэр тогтоолгосон огноогоо сонгоод за үргэлжлэх хугацаа за хугацааны сонголттой байж болно. За эсвэл хугацаагүй гэдгийг сонгож болно. За комиссийн шийдвэр маань цуцлсан юм уу шинээр тогтоосон юм уу гэдгийг сонгоод өгнө. За ингээд хадгална. За ингээд хадгалснаар хувь хүний орлогын албан татвар буюу хот төлөх эсэх гэсэн сонголт маань үгүй гэсэн сонголтоогоор цалингийн системд очно гэсэн үг. Тэгэхээр та бүхэн маань хоёр төрлийн зүйлийг анхаарах юм байна. Нэгдүгээр даатгуулагчийн төрлөө зөв бүглэнэ. Хоёрдугаар хөгжлийн бэрхшээл гэсэн энэ хэсгийн мэдээлэл бүрэн оруулаад хот төлөх эсэх гэсэн сонголтыг шалгах нэ.